Асахгүй 11 сараас хойш асаагүй юм байна. Асахгүй ингээд ирээд үзлээ. Тэгээд түлхүүр юмнуудыг шалгаад ойр зүрхмүүдийн үзээ шалгаад компьютер суудсан. Ийм багт бид нар холбоод асаагаад байж байна. Одоо тэгээд машин дээр онцлогоо диагностикуудыг хийж үзэх хэрэгтэй байна. Өвд бензин тэгээд асахгүй байх үед нөгөө баяжтал нь дараа хийсэн. Дээрээс нь компьютер суудсан. Ийм нөхцөл бол бүр хаалгууд нь жонгоохгүй ямар ч тоггүй болчиход. Сая бид нар холболт хийж одоо дөнгөж асаагаад байж байна. Тэрнээс өмнө бид нар түлхүүрийг нь шалгадаг багцсан дээр ингээд шалгалаа да сая түлхүүрийн асуудал гарсан байна уугүй юу гэд. Ингэнгүүт одоо энэ дэр мэгийг ирсэн давтамж нь ингээд ажиллана. Зарим энэ дээр асж байгаа улаан гэрэл нь их бүдэг харагддгүй зарим нь. Энэ багцыг яг түлхүүр олшруулах, түлхүүр ховлох, түлхүүрийн мэгийг шалгах тэгжээж энэ машины тохиолдол мэдээллийн түлхүүрээр дамжуулж асдаг ийм ухаалаг түлхүүрүүд. Одоо бид энэ 13 оны Toyota Lexus байна. Ийм километр дээр ингэж явсан. Одоо тэгээ энэ дээр бүрэн онцлогоо хийгээд үзье. Алдаанууд бас гайгүй байх баха. Тэжээл суусан байсан бай сая ирэхэд хайбрид машин дээр одоо батарейг одоо гаднаас нь хүчээр өндөр вольтын тогоор цохиулж асаагаад байна л да. Нөгөө яг ингээд асах гээд байгаа юм шиг оролдлого хийгээд байхаар зэрэг асах гэж гэж ойлгоод байдаг. Нөгөө оруулахын хоолоо молоо бохирдох систем дээр бохирч дээр зэрэг үндсэн мотор нь асчихгүй дандаа батарейгаар гисрага батарейгаа суулгах шүү дээ. Тэгэхээр зэрэг манайхан ч нөгөө өндөр тогоор цохиулж асаана гэдэг. Тухайн үед асж байгаа юм шиг энэ батарейнд бол маш муу. Энэ нь бол яг л зориултын газар аж батарейг нь аваад сэнэгдүүлээд яагаад суучих гэдэг шалтгааныг оншилж олоогүй ээжж заавалч гэж цохиулж асаана гэдэг юм гараад байдаг. Цохиулж асаахгүй тулд оруулах хоолоо молоогийн цэвэрлээд яг онцлогын багцан дээр одоо тодорхой хэмжээний ингээд онцлоод энэ дээр алдаатай юмнууд бүгд ингээд улаанаар гараад ирнэ. Зарим нэг гадуур онцлоод байна. Улсууд онцлоод байгаа хэрнээ гарч ирсэн юм бас яг тодорхой хэмжээнд тайлбарлаж өгч чадахгүй хэрнээ засвар их оролдлого хийгээд байна. Компьютерийн онцлогын багцтай гэж зарим нь болохоор яг ийм мэрэгжлийн түвшний багж биш. Бүр цаашгаа нэвтэрч чаддгүй багцнуудаар энэ тэнд онцлогоо хийж ингээд улсуудад бас. Би бол одоо ингээд цааш нь улсууд руу ингээд Монгол улсын зөвлөх инженер гэдэг энэ дээрээ тамга тэмдэгтэй энэ дээрээ бүх юмнуудтайгаа цаад улсууд руу одоо ингээд периодэлж байгаа маягаар өгөх боломжтой. Жишээлбэл энэ багцын дээр бол ерөөсөө том оврын болон суудлын бүх төрлийн автомашинд онцлогоо хийх боломжтой. Тийм багж байгаа. Viber байна. Viber-ээр явуулж чинь, Messenger-ээр явуулж чинь зарим хэл мэддэг, зарим нэг нь бол техникийн хэлүүлэл арай ондоо. Ерөнхийдөө бол ийм юу гарсан байх шүү, эвдэрл гарсан байна гэдэг энийг тайлбарлаж өгөөд өөрсөнд нь хэвлж байгаа маягаар ингээд явуулаад өгчдөг. Зарим нь нөгөө оншооч уншааг байж шууд ингээд устгалаа арилгалаа гэдэг юу гэж мэдэхгүй арилгач. Дараа нь энэ юун дээр анхаарах уу, яах вэ, ийх үү гэд гарсан оншоо одоо ингээд асахад асуудал гарсан байна гэж 1604 гэж байж байна. Энэ бас тогны компьютерийн мууцнаас болж одоо дандаа тэжээлийн дутагдал гэдэг гэж. Энэ одоо гэрлийн юу шүү дээ. EFS гэдэг одоо нөгөө гэрэл ингэ дагж уддаг шүү дээ. Энэ ардаа level гэдэг юм төвшний мэдрэгчтэй. Хойно ингээ хүн суухаар ачаа ачтаар машины бүгш доошоолохоор гэрэл дэш өндөдөг тийм. Тэрийг яг явж байгаа нөхцөлд нь яг замын ямар нөхцөлд байна. Тэрүүн дээр тааруулж идэг. Баг хурдан дээр ороод ирэхээр зэрэг одоо энэ баруун гартал боржур харагддгүй тийм. Үрүүл ингээ баруун гартал руугаа дарахлаар энтлийн гэрэл өөрөө асч өгсөж явах жишээ нэ. Зүүн гартал руугаа дарахад зүүн гартал руугаа бас гэрэл дагаж асч өгж явах жишээ нэ. За би нэг одоо ингээ эзэнлүү нь одоо шеэрлээ ийм алдаатай байсан гэсэн гэд. Тэгэхэд энэ хүмүүс өөрөө оншилж байгаа юм шиг бүх юм өөрийнхөө гар дээр авах гэсэн үг байхгүй юу? Энэ хүн одоо ингээ шууд юм. Надад ч одоо хүрээд ирж байгаа шүү дээ тийм. Гарч байгаа тайлбарлыг харуулахгүй дээр наадах татаад гаргаад ирэхээр шууд харуулна. Ер нь ингээд онцлогын багцын дээр зөвхөн тэр гээд байх юм байхгүй. Энэ бол маш олон функцтэй маш их олон хүн болгон үзэж чадна гэдэг юм байдгүй. Энэ өөрөө бол бас нэг мэрэгсэн сургалтаа, мэрэгсэн бүх төрлийн тийм инженер техникийн ажилчид хийсэн хэмжээний юм дээр хийдэг болохоор зүгээр хувь улсууд тэр болгон хийгээд идэггүй байхгүй. Машин застдаг гэдэг бол захиргааны талын юм. Энэ багцны тусламжтайгаар л гаргадаг. Ер нь бол надад тоолоход бол өөрийн шавнар байгаа. Сэдэнгийн аймагт байна. Ер нь аймагуд бол байна. Багжийн бол эндээс удирдаад болохгүй юмнуудыг тохируулаад их тийм боломжтой. Зарим нэг холбогдох гадрууд нь шууд холбогдож байгаа. Одоо ингээд энэ машин дээр эвдэрэл гэмтэл бүгд байхгүй байна. Би сая бүгдийг цэвэрлээд дахиад энэ үнийн машиныг
баталгаатай өөр одоо юу хийх боломжтой яахаар байна гэдэг алдааг нь бишээ бүгдийг шалгаад дахин шалгаж үзээд одоо энэ машин дээр хэрвээ алдаа байвал энэ дээр байгаа шиг улаанаар гараад ирнэ. А энэ скан хийж байгаа бүр байхгүй нь ерөөсө холбогдохгүй байгаа юм энэ дээр гараад энэ дээр байгаа нь бүх юм хийгэн болсон нөхцөл нормал гэж болчихно. А тэгэхээр одоо энэ машинд одоо санаа зовхон байхгүй.